Эрхэм үзэгч таныг Бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адистад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан авралуудуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдгийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны Жан Райсгийн ногоон дархийн үнэригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үлдэж аврал даатгалуудуулах ногоон дархийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үлдэх аштын үл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хотод танилцсан худал давлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангах эрдэм чадал төгс аршаан хүртэх Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур. Одоо сургалтынхаа хөтөлбөрийг яриа да. Сургалт маань ерөөхдөө анхан шат, дунд шат, тэрнээс одоо ахисан төвшингээд нэлээд хэдийн янзын сургалтууд. За үүнээс гадна тодорхой яг ном бяцлаглалын холбоотой сургалтууд гэж байдаг да. Жишээлбэл яг мэгзэмийн бяцлал хэрхэн хийх вэ гэх юм уу? Майны бяцлал хэрхэн хийх вэ? Бомш буюу одоо дөрвөн бомтыг яаж хийх вэ гээл дөрвөн бомт гэдэг маань хүмүүс бас хийдэг болсон мөлий. Тэгэхээр энийг одоо яг хүн өөрийнхөө өдөр тутам их юм уу энэ зуны 3 сарын турш би яг тодорхой горимд ороод энэ бяцлагыг ард нь гарчаа гэж байгаа хүмүүс тухайн бяцлагын хөтөлбөрийг одоо заасан юм хичээлүүдийг явуулдаг. Энэ холцоогтой 100 явуулдаг. Гэтэ үйлч гэсэн явуулна. Гэх мэтлээ үгүй бол тодорхой бурхны шний номнуудыг яг одоо агуу их одоо нэгүсэн гүйцэтгэлийн тухай бусдад бүхнээ одоо маш өндөр түвшний суртахууны номлодог бодисдын явдалд орох уу гэдэг номын хөтөлбөрч байт юм. Эний тайлбарч байт юм уу. Үгүй бол дунд бод мөрийн зэрэгч байт юм уу. Иймэрхүү сургалтуудыг явуулдаг. Энэ дотроос хамгийн их түлхүү тогтмол эргээд яваад идэг сургалт маань бол анхан шатны сургалт, дунд шатны сургалт. Энэ ямар учиртай юм бэ гэхээр бид нэр их бүр их гүнзгийрсэн өндөр түвшний бурхны шний мэдлийг өгөхөөс илүүтэйгээр ийм цогц анхан шатны ойлголтуудыг л түлхүү өгөхийг хичээдэг. Энийг бол аль болохоор олон хүнд түгэе хүргэе гэж бодод. Яад вэ гэхээр би хичээлийнхээ түрүү хэлсэндээ дийлэн хүмүүс Монголд бурхны шний талаар маш хит тойм сургамд суурилсан мэдээлэлтэй яваад байдаг. Үзэн ядаж байгаа ч тэр үгүй итгэж үнэмшиж байгаа ч тэр зүгээр л нэг за яг ээж аав ингэж хийсэн ч гэдэм үү тийм. Үгүй бол тэгдийн гинлээ гэл нэг юм дам сураг домогт суурилсан болохоос ш яг бурхны шний гүн ухаан нь юу вэ? Одоо жишээлбэл бурхны шний гүн ухаан гэж мундаг юм байд юм гинлээ гэд яриаддаг болохоос яг буддийн шний гүн ухаан юу вэ? Тэний хамгийн суур онлууд нь юу гэхэд мэдхүн ховор баян. Бяцлал гэж нэг мундаг юм байдгийг нэлээ гэхээс яг бяцлал гэж юу вэ гэхэд түүнийг тайлбарлах яг онлын энгийн ойлгомжтой тайлбарууд хүмүүс байдаг юм тийм ээ. Тэгэхээр энэ хичээлийн маань зорилго бол тэ чихтэй яг сонж мөргсөн ч юм уу юм бурхны шашинтнуудыг бэлтгэхээс илүүтэйгээр бурхны шний талаар үнэн зөв мэдээллийг л хүргэх зорилготой байна. Тэгэхээр энэ хичээл суухад бол өөрөө заавал бурхны шашинтан байх албатай биш. Харин бурхны шашин гэж юу ярих гээд яах гээд байгаа юм бол доо гэж нэлийн эргэлздэг бодог бүр өөр шашинтан ч байж болно. Гэхдээ бурхны шашны талаар үнэн зөв мэдээллийг чих юм уу да дам сургаас гэхээсээ илүүтэйгээр яг бурхны шашны өөрийнх нь тайлбар хичээлүүдээс сонсоод илүү зөвлөд тийм ээ. Жишээлбэл Христийн сургаал номлолыг манай энэ хичээлд суугаад аваад хэрэггүй сте. Нэг христианизм гэж юу вэ гэдгийг бол христийн пастырын яриагаас тийм ээ. Библийг нь уншиж судалж иж мэдэх ёстой лугайд л бурхны шашны талаар мэдээллийг бол яг буддийн шашны өөрийнх нь сургаал номлолыг үзэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хичээлийн эхний зорилго маань бол энэ хичээлээр нь хоёр үндсэн зорилготой доо. Эхний зорилго маань бол буддизм юу вэ гэдэг мэдээллийг мэдлэгийг л өгөх зорилго. Бид нэр 10 жилийн сургуультай Эртний Ром Грекийн түүхийг үздэг тийм. Эртний Ром. Гэхдээ бидэрт ямар хэрэгтэй юм бэ? Одоогоос 5-6 мянган жилийн өмнөх эндээс
5 6 мянган бээрийн чандад байгаа тэр улсын түүх ямар хэрэгтэй юм бол хэрэгтэй байдаг. Яг л хүн төрлөختний тоолон өнгөрүүлсэн хөгжлийн түүх тийм ээ. Энэ бол мэдлэг. Энэ бол ерөнхий боловсрол буюу хүн болгоны гарцаагүй мэдсэн байх ёстой зүйл гэж хэлж байна шүү дээ. Тэгэх юм бол 2500 жилийн түүхтэй Аз дайдууд бол асар их нөлөөтэй байсан тийм ээ. Энэ бурхны шашин гэдэг маань хамгийн багаар бодоход ерөөсөө л энэ дунд сургуульд Ром Грекийн түүхийг үздэг лугаа адил бидэрт мэдлэг болох юм л. Бурхны шашин гэж ийм юм байсан юм байна. Энэ бол багаар бодоход хүн төрлөختний нэг гайхамшигт нэгэн бүтээл мөн. Тэгэхээр яг буддизм гэж ийм зарчим, яг ийм л имийг хэлсэн ийм зарчимтай, ийм итгэл үнэмшлийн систем юм а гэдгийг бид мэдчихвэл зүгээр л. Хоёрт цаашлаад явах юм бол хэрэг өөрөө бурхны шашинтан мөн болвол энэ бүр гарцаагүй байх ёстой зүйл тийм ээ. Өөрөө бурхны шашинтан биш байлаа ч гэсэн бид нэр бурхны шашинтан хүмүүсийн дунд байдаг. Бурхны шашны соёлын нөлөөнд ойрхон байдаг. Тийм болохоор буддизм гэж юу вэ? Ийм штэ. Жишээл би бурхны шашинтан биш хэл бурхны шашныг ерөөсөө тоохгүй үл тоомсолдог байх ёстой биш л тийм. Магадгүй өөрөө менежер хүн байлаа гэхэд бурхны шашинтан хүмүүстэй байхад тэтгэрийн итгэл үнэмшлийг ойлгох хэрэгтэй шүү дээ тийм ээ. Юуг нь хүндлэх ёстой. Эн чинь ингэдэг биш үү, тэгдэг биш үү гэдэг нь байж ах л ёстой мэт л. Хэрвээ бурхны шашинтан хүн болвол энийг зүгээр одоо сургаар итгэж үнэмшихээс илүүтэйгээр энийг учир шалтгааныг нь мэдэж таньж ойлгож итгэж үнэмшиж үүнийг одоо мөн хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх ёстой. Зүгээр л нэг бурхны шашинтан гэж явж идэг биш. Бурхны шашнаар дамжиж ямар ёс суртахуунтай байх ёстой юм бурхны шашинтан хүн. Юу хийх ёстой юм? Юуг хийх ёсгүй юм? Би юуг дагаж мөрдөх ёстой юм гэдэг ийм юм өөрөө хэрэгжүүлж сая бурхны шашинтан болох ёстой. Тэгэхээр энэ хичээлийн маань 2 дахь зорилго бол хэрэг за та өөрөө бурхны шашинтан мөн болвол энэ хичээлээр дамжаад ёс суртахууны талаар ойлголт, ёс суртахууныг хөгжүүлэх тийм ээ энэ хичээл суугаад өмнө боддгоо байсан тэр бодлуудаа боддог болох. Хийдэггүй байсан тэр сайн үйлүүдийг хийдэг болох. Хийдэг байсан муу үйлүүдээсээ татгалзах. Энэ мэт ёс зүйн хөгжил дэвшил энэ хичээлийг дамжаад та бүхэнд одоо ирэх болов гэж бид гордож, найдаж энэ хичээлийг хийх юм аа. Энэ хичээл цууснараа үнэхээр ёс суртахуунд хандлагад тийм ээ өөрчлөлт орох уу гэх юм бол 2011 оноос хойш 4 жил явж байгаа энэ сургалтанд нэлээд олон хамрагдсан л да. Энэ цуусан хүмүүсийн одоо ярианаас туршлагаасаа би харахад бол гарцаагүй өөрчлөлт ордог. Гарцаагүй. Бүр орох орохдоо нэлээд үлэмж хэмжээний өөрчлөлт авчирдаг. Яад гэхээр одоо ёс суртахуун гэдэг нэрийг нь л гадуур их ярьдаг болсон болов ш тийм ээ. Ёс суртахуунтай байх юм сайн маа гэж ярьдаг боловч яг тэрийг хэрхэн бий болгодог вэ? Яг хүнд зөв сайхан тэр хүсэл тэмүүллийг нь үнийг нь тууштай байлгах, энийг нь хөгжүүлдэг энэ арга зам юу вэ гэдэг бол бурхны шашин гарцаагүй байдаг л. Ерөөсө буддизм өөрөө энэ гэж хэлчихэд болно. Буддизм гэдэгт гэгэрлийн талаар, гэгэрэлд хүрэх арга замыг заадаг гэдэг бол гэгэрэл гэдэг бол маш өндөр төгөлдөр ёс суртахууны талаар л ойлголт шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бурхны шашин бурханч гэдэг юм уу, буддаач гэдэг юм уу гэгэрцэн хүмүүсгээл анханасаа л ийм өгөгдөлтөй ерөөсөө чигтээх мундаг хүмүүс байна гэхээс илүүтэйгээр бурхны шашны тайлбар бол бид нар өөрөө тийм болж болно л гэж үздэг. Гол зорилго нь бид нар өөрөө тийм болохын төлөө байдаг. Тийм болох арга зам байдаг тийм. Тэгэхээр бурхны шашны энэ хичээлд сууснараа өмнө өөрөөсөө асуудаг байсан асуултууд мөн өөртөө тавьдгүй байсан тэр ёс зүйн шаардлагуудыг одоо тавьдаг, хийдэг болох юм а. Ямар ч шашин шүтлэг байлаа гэсэн, ямар ч шашин байлаа гэсэн түүнд итгэл үнэмшил нэмэгдэхийн хэрээр тийм ээ. Жишээлбэл агуу хүч, чийл надад итгэж юм бол өөр юунаас ч битээ гэж сургаад байна шүү дээ тийм ээ. Гардаг шүү дээ. Чи надад л итэг. Тэгэл өөр юунд ч битээ санаа зов. Бүгдийг чинь би хариуцсан л гэж юм л. Дийлэх шин шүтлүүд тэгж л хэлдэг л. Тэгтэйгээ зэрэг хэрвээ би тэр агуу та мундаг шүү, би танд итгэж шүү. Та ястаа намайг хавраад өгөө штэ гэж уйлан дууж тэрнтэй сэтгэлээ хандж штэ тийм ээ. Тэгэхээр энэ итгэл үнэмшил нэмэгдэхийн хэрээр
Дагаад надаа муу юм тохиолдохгүй гэсэн итгэл нэмэгдээд эхэлдэг. Өөрөлд тайтгарл өгөөд эхэлдэг. За би ингэтлээ залбирч мөр гэсэн юм чинь алцхууд зовлон зүдгүүрийг даван туулах чадвар нэмэгдээд эхэлдэг. Өөрт нэг илт нэг юм тайтгарл өгөөд ирэхийг мэдрээд эхлэхээр дийлэг шишинтнууд би мэдэрлээ гэж хэлээд итгэл. Бурхныг хүлээж авлаа. Энийг ойлголоо. Ингэсэн шүү. Магадгүй хизээч сэтгэлээсээ нэг юм хандаж онгойлгож үзээгүй шүү дээ, тийм ээ. Тэгтэл сэтгэлээ онгойлгож ирж байгаа тэрэнд нэг бид нар нэг юм төгжигдмөл байж байгаад бурхан минь ээ. Ингээштэй гэж харьцаал, тийм ээ. Тэрийнхээ хэрээр нэг юм тайтгарл ирээд ид. Энэ бол ямар ч шашинтан хүн тухайн шашнаасаа авдаг юм тайтгарл байхгүй. Тэгэхээр ганц энэ тайтгарл автгаа зэрэг үеийн шашин тэр чигтээ үнэн гэж хандах албатай бол биш. Бурхны шашинтанч бай. Сайхан хэмрэн сан уншуулаад за сайхан болчлаа гэдэг үстэй, тийм ээ. Тийм ээ. Бөөгийн шашинтанч бай тэрийг за одоо алдахгүй ч гэдэм энэ үтгэл үншил байдаг болохоор шашин болгонд байдаг л сэтгэл тавьтгал муу зовлон надад ирэхгүй шүү гэсэн тэр гордлого нь бол нэмэгдээд эхэлдэг. Зовлон зүдгүүр тохиолооч гэсэн үнийгээ даван туулах. За бурхан намайг шалгаж ийн гэдэг юм уу, юу яадیں۔ Энэ бол зүгээр сорилч гэдэг юм уу. Энийг даван туулах чадвар нэмэгдээд эхэлдэг. Яг энэтэй ижилхэн зүйл юм л да. Зүгээр нэг юм үгүйсгэж хагаад тэгтэл хичнээн бүр цаад сургаал нь худлаач байж болно, үнэнч байж болно. Гэхдээ түүнийгээр дамжиж ярьдаг нэг тодорхой нөлөөлөл үр дагавруудыг бас 100% үгүйсэх аргагүй байдаг. Тэгэхээр энэ шалгана гэдэг их чухал л да. Ер нь хүнд болгонд түгээмэл хийгээ түгээмэл бус муус тэглүүд гэж байдаг л да. Өөр өөрт нь байдаг онцлог гэдэг. Ер нь өөрийнхөө муус тэлийг ялан дийлэх юм бол үнийг гэгэрл гэж хэлдэг. Үнийг одоо бурхан Будда гэж хэлээд байдаг чинь юугаараа мундаг юм бэ гэх юм бол хүнд байдаг бидний бүх муу чадваруудыг арилгаж чадаад хүнд байдаг хамгийн зөв сайн чанаруудыг л хамгийн өргөлдөн мөртөл хөгжүүлж чадсныг л бурхан болно гэж хэлдэг. Тийм боломж бидэрт бас байгаа л гэж хэлдэг. Түүнээс ч нэг уулаасаа байсан далдын хүч биш. Бидэрт тэр оюун ухаанаа тэр сайн зүйлийг хөгжүүлэхийн хэрээр бидэрт одоо ижид мэд санагдах тийм гайхамшигт одоо нөөц боломжууд л бидний оюун ухаан байгаа гэж хэлдэг. Гэхдээ ер нь зүгээр ингээ бид нар хичээлийнхээ явцад асуулт хариулт авдаггүй юм. Яагаад вэ гэхээр бид нар энэ анх хичээлийн хөтөлбөрийг боловсруулж байхдаа ер нь хүмүүсийн хамгийн их түгээмэл тавьдаг тэр асуултуудыг бид нар өөрсдөө цуглуулж байгаад тэр асуултууданд нь бүгдээрэнд нь хариулах маягтай. Гэхдээ ерөнхий буддизмыг одоо онолыг бүхэлд нь бүрхэх маягтай энэ хөтөлбөр хийсэн юм л да. Тэгэхээр ямар байдал үүсдэг вэ гэхээр бараг л хүмүүсийн тавьж байгаа асуултын 99% нь манай хичээлийн 19 удаагийн хичээл бол 2 дугаар шатны 16-гийн хичээлд тайлбарлагдчих, хариулагдах ийм асуултууд орж ирээд байдаг. Тэгэхээр хичээлээ зогсоогоод тэр бүхэн болгонд хариулаад байхаар бид нэр одоо цаг алддаг гэх юм уу. Тэгэхээр нийт хичээлүүдэд бүтэн суучаад тэрний зан хэрвээ асуулт үлдэх юм бол бид нар чөлөөтэй хариулдаг. Тэгэхээр нийт 19 хичээлийн сүүлийн 18, 19 хичээлд бол та бүхний дуртай асуултанд бид нар хариулаад явдаг да, харилцан ярилцаад явна гэсэн. Тэгэхээр 16 7 дугаар хичээл хүртэл бол та бүхэнд хэрвээ энэ хичээлтэй холбоотой бас эргэлзээ асуух юм бол бичээд авч чадгаар. Тэгжээд магадгүй 5 дахь хичээл дээр, 8 дахь хичээл дээр, 14 хичээл дээр хариулагдчих магадгүй. Хариулагдаагүй хоцрох юм бол үүнийгээ сүүлийн хичээлүүдээр хариулаарай. Асуугаарай. Тэгээд хичээлийн хөтөлбөрөөр бид нар ярьж байсан тийм ээ. Үндсэн 2 зорилготой байв тийм дахиад хэлэхэд эхнийх нь бол буддизм юу гэдэг мэдээллийг л өгөх хичээд. Энэ мэдээллийг авахд бол өөр шашинтан ч хамаагүй тийм ээ. Жишээлбэл бид нар бурхны шашинтай хүн байлаа гэхэд христийн талаар мэдээллийг бид авч болно шүү дээ. Очоод сүмд нь очоод хичээлд нь сууж болно шүү дээ. Тийм ээ. Заавал ихтэй үүсэх гэхээсээ илүүтэйгээр яг л тайлбарлаж байгаагаар нь энэ юм байна да гэдээ ойлгохыг хичээж болно тийм ээ. Тэрнтэй ижилхэн буддийн шашин юу вэ гэдэг юм үнэн зөв мэдлэг маань маш их ховор байдаг л да. Одоо ер нь их ховор шүү дээ. Их ховор. Буддизмыг мэддэг хүн ховор байд. Яг үнэ хэлээ. Нилээн бурхны шашны талаар мэддэг болов гэж боддог хүмүүс хүртэл бүр даанчтай гэмээр
нимгэн мэдлэгтэй байх тохиолдол байдаг. Одоо олонний танил эрдэмтэн ч байдаг санаж уу, тийм ээ, зохиолч ч байдаг санаж уу, зүтгэлтэн ч байдаг санаж уу, бараг л Бурхны шний талаар яриад байдаг хүн нь одоо бас мэдлэг сулах тохиол байдаг л. Энэ тэр хүний буруу биш л дээ. Үнэхээр цаг үеийн тийм байсан тийм ээ. Тэгээд бас ер нь одоо 2 3 дугаар их сурвалж тухайгаар дамжиж авсан мэддэг гэдэг маань маш чамлалтай байдаг л. Яг л Бурхны шин. Одоо та бүхэн сонирхолтой хэлэхэд би Английн Сандерландын их сургууль яг буддийн судлалаар сурч ирсэн л. Тэгэхээр энэ хичээлийн одоо анхны хичээлүүдээр л бидэртэй танилцж байх тэр үедээ бидэрт юуг сануулж ирсэн бэ гэхээр та бүхэн тэнд Бурхны шний талаар өмнө нэлээд судалсан хүмүүс ч гэсэн байсан. Би ихэд л энэ итгэхэд 10 жил сурсныхаа дараа тэр сургууль сурч ирсэн. Гэхдээ бидэрт юу гэж хэлсэн бэ гэхээр өмнөх бүх Бурхны шний талаар ойлголт мэдлэгээ орхиороо гэж хэлж ирсэн. Орхиороо. Одоо яг энийг системтэйгээр авахыг хичээгээрэй гэж. Яг л энтэй ижилхэн дийлэх хүмүүс өөрөө Бурхны шний талаар нэг юм төсөөлөл ботсон байдаг. Тэгээд тэрийг нэг бол үзээ ядаа дургуулхад байдаг, нэг бол тэрийг л үнэнгээл зүтгүүлээд яваад байдаг. Би бүр жигтэйхэн мундаг эрдэмтнийг бүр маш мундаг эрдэмтнийг мэдэн шүү. Тэр үсээ үгүй Бурхны шин имэйл гэлээдсэн. Үгүй би танд таны тийм ээ өөрийнх нь тэр шинжлэх ухааны салбарыг танд заахгүй. Та энийг буруу бодож гэж зүрхлэхгүй тийм ээ. Тэрнтэй ижилхэн Бурхны шашны гарцаагүй одоо тийм ортодокс нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн энэ онолуудыг надтай бараг бити маргаач гэж хэлмээр байсан л дээ. Энэ бол маш их ойлгомжтой зүйл. Маш их олон эрдэмтэд үеийн одоо эрдэмтдийн олон бүтээлүүдэд тодорхой болсон зүйлүүдийг ерөөсөө биш ээ. Энэ бол ерөөсөө гэдэг өөрөө л нэг бодоод зүтгээд авах тохиол их хэлбэг байт юм аа. Тийм болохоор та бүхэн энэ хичээллийг одоо яг Бурхны шашны талаар ойлголтынхоо суурийг тавьж байгаа мэт хүлээж авахыг хичээгээрэй. Энэ хичээлүүд маань зүгээр нэг юм сураг ажигч юм уу би өөрөө зохиоцсон хичээлүүд ерөөсөө биш ээ. Энэ бол 2500 жилийн түүхтэй буддийн шашны одоо яг Бурхан Буддагийн өөрийнх нь сургаалууд, түүнд хийсэн энэтхийн эрдэмтийн тайлбар, түүнд хийсэн одоо богд зонховын одоо голлох тайлбаруудад суурж, үүний цаана голлож ерөөсөө богд ламын бод мөрийн зэрэг гэдэг агуу том бүтээлд суурилж хийж байгаа ийм хичээлүүд. Энэ хичээлийн явцад гэхдээ би энэ бол үнэ яг тэгвэл тэр номонд ингэж гарсан, энэ номонд ингэж гарсан гэдэг төдийлийг хичлэл хийхгүй. Гэхдээ хэрэгцээ эргэлзээд та энэ талаар арай буруу ярьж байна гэдэг ийм асуулт гарч ирэх юм бол тэр хүнтэй би дуртай яхад билээ. Яг тэгвэл буддийн шашны нотлох ухаан, буддийн шашны мэтгэлцэн, буддийн шашны одоо гүн ухаан, философи гэдэг энэ маань бол миний яг өөр юм хэрэгжил. Би нэг бол өөрийгөө магтах гэж ярьж байгаа биш шүү. Энэ одоо ярьж байгаа хичээлийн агуулга үнэн зөв гэдэгт баттай байх ёстой гэж би хэлэх ёстой л. Тийм болохоор би 1995 оноос 2005 оны хооронд өмнөд энэтхийн одоо Бэрээвэн хийдгээд буддийн гүн ухааны 3 том сургуулийн нэгт одоо би 10 жилийн турш буддийн гүн ухааныг сурсан да. Нийт 16 жил одоо 15 жилийн сургалтын програмтаас би 5 дугаар ангиас нь ороод 14 дугаар анги хүртэл суралцаад эрүүл мэндийн шалтгаанаар хүрч ирсэн. Тэгээд буддийн гүн ухааны гавьж цолтой. Гавьж цол гэдэг бол яг буддийн гүн ухааны чиглэлээр бол өнөөдөр Монголд хамгийн өндөр цол. Тэгээд дараа нь энэ бол би хойд энэтхийн буддизм гэсэн одоо чиглэлээр түлхүү судалсан болов сүүлийн 2006 оноос хойш бол би дэлхийн буддизм буюу өмнөдийн улам Шри-Ланк, Бирмийн буддизм, Зүүн Азийн буддизмын талаар бол нэлээд одоо гүнзгийрүүлж, уншиж, ойлгож, судлах хичээдэг дээ. Миний мэрэгжил бол шашин судлаач гэдэг мэргэжлэр би суралцдаг. Хичээл заадаг, ордог. Ийм юм да хичээлийн зорилго энэ хичээлээр бид юу өгөх гээд байгаа юм бэ? Тэгэхээр эхнийх нь бол мэдээлэл гэсэн тийм ээ. Хоёр дахь зорилго нь бол ёс суртахуун. Ер нь энэ хичээлд ирж байгаа дийлхэн залуучууд байна тийм ээ. Энэ яах гэж ирдэм бэ гэхээр зүгээр л нэг юм энд чигтэйхэн зугаатай хөгжилтэй ч юм уу бас биш л дээ. Энд эрэхтэй эрэл хайгуул ижил ирцгээд. Сүүлийн 4 жилийн турш би харж байхад эрэл хайгуул. Бид нар нэг одоо чин үнийг хэлэхэд
маш товчтой хэлээд чин үнэн гэсэн үг биш. Товчтой хэлээд бидний дотор нэг ёс суртахуун нэг юм зөв зүйтэй байх ёстой гэсэн нэг юм итгэл үнэмшлийн цог зучил оч байж байдаг л хүн зөв л байх ёстой шүү дээ. Үгүй бол ер нь амьдрал юу юм бэ ч гэдэг юм. Яг яах ёстой. Ууг ашуу тохиолдоход яах? Баяр баясгалан тохиолдоход яах? Магадгүй 16 долоотой хүүхдүүд төдийлөн асуулт бид нар нэг жоохон амьдралын тал өнгөрөөл ирэхээр ер нь амьдрал гэж юу вэ ч гэдэг юм уу те бодлол бид нар төрөөд эхэлдэг л дээ. Үгүй бол ёс суртахууны тэр нэг итгэл үнэмшил хүн зөв байх ёстой шүү дээ. Гэтэл яг энэ гадаах амьдрал бас тийм биш байгаа шүү дээ. Бидний тэр зучлыг унтраах гэдэг шүү дээ тийм. Тэгтэл бид нар энэндээ нэмэр ханд бид тэрийг мань бадраагаад өгөх бас нэг тийм л их сурвалжийг л хайгаар гордоод байгаа юм л да. Тийм ээ. Ийм л болохоор би зөв байхаа зөв байх. Би зөв байхыг оролдож байгаа нь үнэн юм байна гэж энэ итгэл үнэмшил нь бүр баттай болох энийг л ирэлж хайж сургалаад байдаг. Үгүй бол стресс, гутрал, үгүй бол нэг эний цаана өдөр тутмын амьдралаас цаана нэг амьдралын том хараа, том бараа бид нарт бас их чухал байдаг л да тийм ээ. Тэгэхээр эндээ л асуулт хариулт авах гэж дийлэх хүмүүсийн хичээлдэрдэг. Тэгэхээр тэр ёс суртахууныг өгнө гэдэг маань энд л хариулт өгөхийг бид нар хичээгээд байгаа юм. Амьдрал ер нь ийм чиг баримжаа юм. Бид нар өнөөдөр магадгүй хоолундгүйч байсан гэсэн, төөрч бүдэлсэн ч гэсэн, алдаж эндсэн ч гэсэн эцсийн дүндээ ер нь энийг л юм биш үү гэсэн ийм итгэл үнэмшил, маш баттай итгэл үнэмшил бидэрт их чухал байдаг л да. Тэр нь бол тэр л бүглэгдэхгүй бол бас нэг л хоосон өргөд байдаг тэр итгэл үнэмшил. За ерөөсөө л ийм шүү те. Үр хүүхдээ ярьсан ч тайлбарласан ч тийм ээ. Юу дээ эцэг хүүхдээ өдөх үедээ ч залуу үеэ огтх үедээ ч гэсэн амьдрал ер нь ийм да. Ийм л шүү дээ гэсэн нэг юм зориг тэмүүлэл юм да. Нарийн дээрх юм бол тийм ээ. Ийм юмыг бид нар өгнө. Ёс суртахуун яагаад хэрэгтэй вэ гэвэл бидэнд ер нь хэрэгтэй байна уу гэвэл хэрэгтэй байна уу тийм ээ. Өнөөдөр Монголд биднэрт ёс суртахуун хэрэгтэй байна уу? Хилээд юу гэвдэ тийм ээ. Хилээд юу гэвдэ. Бид нар 2008 онд би Монголд ирсэн л дээ. 2008 онд ирсэн. Ингэж ирэхдээ нэлээд олон жил сурч боловсрыг хичээж. Тэгэд тэгж явахдаа үнийг хэлэхэд би 18 та хүүхэд ланхын нэвтрүүлэг явахдаа яах гэж явсан бэ гэх юм бол энэ бурхны шин юу юм бэ гэдгийг л ойлгох гэж байсан. Ийм том баримтагтай номнууд байна шүү дээ тийм ээ. Ганан дэгшлийн эдэл гамжуурын 100 хэдэн ботын баримтагтай торгон баримтагтай номнууд байна шүү дээ. Дамжуурын 200 хэдэн том юм хөлөн судрууд байна шүү дээ. Гэхдээ энд юу гараад байгаа юм? Энийг бүгдээр ингээд торолтолгүй тайлбарлаж уншиж ойлгож чадах юм хүн байна уу? Юу гарч байгаа юм? Бүгдээр ингээд мэдэх юм хүн. Энэ дотор юм байгаа да. Юу гэдэг бол гэл. Ийм л зорилгоор энэ мэдлэгийг хайж энийг нэг тултал надад тайлбарлаад ойлгуулдаг. Энийг нэг тийм ээ бүгдээр ингээд нэвч шут уншсан ийм хүн байна уу? Ийм заадаг хичээл сургууль байна уу гэж хайж би тэр явсан да. Хайх ч яг тэр сургууль нь тодорхой байсан л да. Тэр сургууль руу явсан. Тэгээд 10 хэдэн жилийн турш энэ бурхны шнийг л маш үнцэнтэй хэрэгтэй мэдлэгийг би ойлгож авч гин гэж бодоод яваад 2008-нд хүрээд ирэхэд надад хамгийн түрүүнд анзаарчихсан зүйл бол 95 онд явхад бол ер нь бурхны шашныг хүндлэх ийм хандлага нь илүү төлхөө байсан л да. Их хохирсон, их хэлмэгдсэн тийм ээ. Үнэхээр мундаг лам хуурга сэтгэлийн авирс гэж байдаг ч ийм хандлага байсан. 2008 онд хүрээд ирэхэд бурхны шинд нэлээд дургуутс хандлага бол их төлхөө болсон байсан. Энэ би буруу гэж байгаа юм биш шүү. Энд үнэхээр лам хуургуудын оролцоо биднээс хамаарсан зүйл их байгаа хэл та. Тийм ээ? Дийлэх хүн биднээс хамаарсан л та. Лам дээл өмссөн хүмүүсээс. Тэгээд ерөөсөө лам хуурга гэдэг бол ерөөсөө ямар ч ашиггүй зүгээр л нийгмийн паразит тийм ээ. Зур бусдаар тэжээлэгсэн юм нэг ёстой ямар ч хэрэггүй ийм хүмүүс гэсэн ийм асуулт
нэлээдгүй байсан л да. Тэгэхээр залуу хүний үед би энд чинь бас нэлээд цохигдож байгаа юм л да. Үгүй юу вэ? Би юу сураад ирсэн юм бэ? Би яах гэж энэ их олон жил энэ залуунаасаа үрээд ирсэн юм. Би үнэхээр нийгмийн хөгжилд Монгол улсад хэрэгтэй юм сурсан юм уу? Хэрэггүй юм сурсан юм. Одоо жишээлбэл инженер хүн гэдэг чинь үнэхээр гүүр бариад зам тавиал Монголын хөгжүүлэхэд юм оруулж шít нэмэр ханд. Надаа ямар нэмэр ханд байна? Миний зүгээс. Би юу хийж чадах юм бэ? Нэг бэрээсээ идэхээс илүү юм хийж чадах юм байна. Гүж өөрөөс асууж би бүр эргэлзэж тийм ээ. Бодлого та маш их ойлгомжтой надад хүчтэй төрсэн итгэл үнэмшил бол анзаарэгдсэн зүйл бол өнөөдөр Монголд жинхэнэ бурхны сургаал нь хамгийн хэрэгтэй зүйл юм байна. Харин ч нөгөө гүүр хурдны замтай ялгалгүй хэрэгтэй зүйл нь бол бурхны шим. Тэр өндөр барилга бидрийг баг байхад өстой 12 дахь Улаанбаатарт 12 дахь өндөр барилга байгаагүй шүү дээ тийм ээ. Дархан 16 дахь барилга байдгийн гэлээ гээл өстой нэрэ мөрөөдлийн л шүү дээ тийм ээ. 16 давхар барилгыг өстой дээрээс нь гарч үзхийнсэн гээл. Одоо захын башаа 20 хэдэн давхар тий. Тэглээгээд илүү л олон гомдлсон хүмүүс, илүү л их шаналсан хүмүүс байх ба шүү дээ. Тулаад асуух юм бол тийм ээ. Тэг гадна талын юу гэдэг чинь бас төдийлөн шууд аз жаргалын шалтгаан болдгоо юм байна. Тэгэхээр өнөөдөр хамгийн их дутагдж бидэрт гачигдж бидний зовлонгийн шалтгаан энэлийн бидэрт таагүй зүйлийг авчирч байгаа тэр зүйл бол өнөөдрийн бидний ёс суртахуун. Бид нар бие бинийгээ гомдоож байна. Бид нар бие бинийгээ бодохгүй байна. Бид нар хамгийн хатаглаад бодоход авилгал хийх бол тийм ээ. Өнөөдөр Монголд болж бүтэхгүйгээ бүх юмны учир нь явсаар хагаад ёс суртахуун тулждаг. Авилгал хийх бол явсаар л хүн тулж байгаа юм. Замын бүглөл явсаар л хүн тулждаг. Агаарын бохирдол, гэмт хэрэг бүх юм нь явсаар хагаад энэ цаана нэг хүн л байж таардаг. Тэр хүн жоохон жудагтайхан шиг, жоохон бусдыг боддог шиг байсан бол даанч явдаа л гэж бүр гомдмоор байдаг штэ. Гомдмоор байдаг тэгэхгүй яаж ингэж чадж байна энэ усыг гэж бид нар гомдох төвшөндөө л хүрдэг штэ. Яаж ингэж цамыг бүглэрж яаж ингэж анхаар боломжгүй явж хүн дайраа ич чадж байна. Яаж ингэж гэмт тэргүүлдэж чадж байна гэж гомдмоор байдаг штэ тийм ээ. Тэгэхээр эдгээр болгоны цаана ерөөсөө ёс суртахуун. Ёс суртахуун байсан бол хол илүү. Одоо зөвхөн авилгал хэл ахвал гэдэг нь хууль дүрм хичнээн хатуу чанд боллоо ч гэсэн тийм ээ. Бүр авилгал алаад хайдаг боллоо ч гэсэн гэмт хэрэг байхгүй болчихдог байх. Улмал илүү нариун, улмал илүү нуугдмал, улмал илүү магадгүй харгас болоод эхэлдэг. Тэгэхээр мэдээж хэрэг хууль цааз гэдэг маань энийг сайн болгох, сайжруулах нэг хүчин зүйл механизм мөн боловч энээс нь гарцаагүй нэг том зүйл юу юм бэ гэхээр гадаад төрийн хүнд нудраг инээ тэр ихээс гадна хүмүүсийн дотоод итгэл үнэмшил, дотоод ёс суртахуун гэдэг маань л энэ нийгмийн гой сайхан байлгах асар том хүчин зүйл. Ерөөсөө л юм. Гэмт хэрэг хууль цааз одоо жишээлбэл за энийг хийчих юм бол би эрүүгүйгийн тэд 2 жил яалах юм за болио доо гэл гэмт хэрэг хийхгүй байх нэг хүчин зүйл нь тэр хууль гэхээсээ илүүтэйгээр бид нар тэгж татгалздаггүй шүү дээ тийм ээ. Оо энэ хараманд нуцсан сул явж явах юм да. За энийг авчих юм бол юу вэ? 77 юм бэ. 3 за бэл. Ингэж бид нар болдоггүй. Ерөөсөө ингэх ёсгүй гэж боддог. Тийм ээ. Нарийн дээр хүмүүс ингэх нүгэл, ингэх буруу. Ингэж болохгүй гэсэн тэр хүмүүжлэл бид нарыг голцоо өдөртөд залж муу юмнаас хаацайлж зүү юм руу хөтэлдэг байна. Тэгэхээр Монгол улс одоо шаардлагатай зүйл олон байна л да. Зам, тээвэр, дэд бүтэц, инээ, тэрэ, мөнгө төгрөгөл эдгээр болон хэрэгтэй боловч магадгүй эдгээр болгоноос энэ чухал хэрэгтэй зүйл нь бол хүмүүсийн ёс суртахуун болчих. Бид нар бие бинийгээ хайрлах хэрэгтэй. Бид нар нуу зүйлийг хийдэггүй зарчимтай босготой болмоор. Тийм үү? Цэцэрлэгт хүүхдээ авч байгаа болсон яриаг л. Энд чи яац? Ёо доо доноо майц.
Өөрийг нь маж аачихгүй яасан юм. Сөрж маачгүй яасан. Өөрийг нь зодаа яаж. Ийм илгүй байдгүй. Эн чинь бид хүүхдэд юу зааж өгөх юм. Уралцаал хүчтэй хүчгүйгээ ялах хэрэгтэй гэж бид хүүхдэд зааж өгöd шүү дээ. Хүүхд зодчлоо гэхэд аав нь бол нэлээд додгор байх хандлагатай. Яаж байгаа чи цаанаа баярлаад байгаа юм шиг. Үгүй болохгүй байхгүй. Энэ үеэс нь эхлээл бид нар хүүхдийг тэгж хүчээр шийддэг юм биш. Тэгж ингэж болохгүй гэдгийг сурах хэрэгтэй. Болдгоо байхгүй да тань бид нар мэдэн штэ. Хүчээр ингэж хүчтэй нүчгүүгээ дэрлэх тэр ат маань тэр хэцүү хүнд үе гэдэг чинь ямар ч гайхуулаад байх юм биш штэ. Би өөрөө багт өргөх 90-ад оны үед хүн тишрүү хатуу үе байсан л да. Тэр их алдартай бусдыг дээрлэх хүмүүс чинь өөрсдөө насалтгүй шүү дээ. Бид нар хүүхдээ тийм мундаг бусдыг дээрлэхдэг болголоо гэд хүмүүжлэхэд магадгүй бид нар хожим хизээ нэг цагт харамсах юм аа л хийж байгаа. Хичнээн муухай гууртай хүч чадалтай байлаа. Тэрнээс илүү хүчтэй муухай гууртай хүн адаглаад араас нь төв пөч хүн гараад л ирдэ. Тэмээд бид нар өөрсдөө эвтэй найртай тийм ээ уурлаж бухимдахгүй бие биенийг хүндэлдэг имийг л хүүхдүүдтэй тийм ирээдүг л хүсэж байгаа биз дээ. Аз жаргалтай ирээдүй сайхан Монгол тэрэн дотроос надад хамгийн их түрүүнд хардаг л зүйл хүмүүс илүү зөөлөн, илүү хүнлэг, илүү ийм болоосаа л гэж үздэг. Ингэчил юм бол бус учир нь олдно. Ингэл юм бол одоо хамгийн багаар одоо бүх юм чинь эдийн засаг мөнгө төгрөг гэж ярьдаг тийм ээ. Авилуулал ахуулахад хамгийн багаар бодоход дотоодын нийт төсвийн 10% хүртэл хойшин татдаг. Тийм ээ. 10% тэр жигт нь сох аваад тэр замынх нь юунаас 10%-ийг аваад л илүү чанаргүй зам тавьж шít тийм ээ. Тэр их мөнгө, асар их мөнгө гэсэн. Хүмүүс ясвартгунтай байх юм бол хамгийн ядагдал тэр 10% мөнгө төгрөг шаардлагатай юмд орно гэсэн. Гэмт хэрэг асар их буурна гэсэн. Өдөр тутмын 50 амгалан байдал нэмэгдэнэ гэсэн. Одоо годмонд машинтай барьж явж байгаа л өстой навшаач хийгээл хэрэлдээд байх тохиол байдгүй. Гэхдээ байдгаар барахууд өдөр тутам болж байна. Тийм үгүй юу? Та нар ингээд хүн ингээд зүгээр л машин баг шүргэлцээгүй ойрхон биеиндээ тавьсан тавиагүйгээс бол хоёр хүн айхтар их ууралж доромжилж баг заамдалцах юм тохиолдол ер нь байж болох уу? Байхаар барах уу гэдэг шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Үн чинь юу гэсэн үг вэ? Монгол яасан ийсэн дээд тэнгэрээс заяатай гэж цээжэд илдээд байдаг тийм ээ. Тэгсэн атла Монгол гэдэг чинь ясмин дээр уул нуруу чулуу гэхээс илүүтэйгээр хүн нэстэй. Тэгэл би нэг ятчих гээд байдаг. Алчил да чамаа гэл. Гэхдээ юунаас сууж тэр алга хөхтөрөө тулаад байгаа юм бэ гэсэн чинь зам тавьсан тавиагүй чи мангар гэж хэлсэн. Би мангараа гэлэн гөрчиж яагаад болтгүй юм. Би мангараа гэж хэлчихдэг зэрэг маргаашийн сонинд Диндвийн юм самбуу өөрийнхөө мангарыг хүлээн зөвшөөрөөгөл хүмүүс шаалал мангараа гэл тэгэл явчихна гэж байхгүй үстэй. Тэхгүй те. Гүг бодол гэхдээ яг энэ бодтоор зүгээр л энийг зүгээр хэлж байгаа ш. Ингийн тэнийг жишээрж магадгүй. Тэнийг юм уу чи гээл тэгэл тэнгүүл чи яах юм чи үяад үзэх юм уу чи болоод. Гүн намайг байхад 2 3 дугаар ангийн хүмүүс л тэгдэг байсан. Тэглээ 30 эдтэй залуучууч яах юм ч юм уу гэл гарч ирээл зодтолтохоор боллоо. За зодтолтохоор боллоо. Зодтолтох тэр замыг би сонгочлоо штэ. За 2 хувилбар байна. За 3 хувилбар байна. Гараад очоо тэр залуудаа зодуулах нэг хувилбар байна. За тэнцүүхэн сайхан би нэг хүүхээрээ болтол зодох уралцаж яах нэг юм хувилбар байна. Үгүй бол би нэг цэвэрхэн байж байгаа тэрийг нэг чигтэйхэн зодчих хувилбар байна. За эхнийг нь гарч очиод баахан зодуулчих хувилбар надад ашигтай юу ашиггүй юу? Ашиггүй л үгүй юм чи тэ. Саналаар очиж зодуулах хэрэг байх. За энэ тэнцүүхэн баахан зодолдох хувилбар тэр надад ашигтай юу ашиггүй юу? Ашиггүй тэр чин зүгээр л судс мутсан лугшаал өнгөлцөг аман дэлбэр шахалын баахан урц айгүй л утсан хэмхэрцэн тийм ээ. Тэгэд ямар ойлог байт юм бэ те? Тэрийг шантрааж гавьсан юм байхгүй
Өөрөө ч яасан юм байхгүй баахан зүгээр ажил тэр өдрийн ажил тэр чигтээс үүдээд 2-3 өдөр тэрийгэ яриад ажлаа алдсан юм болно тийм. Үгүй бол очиод тэр хүнийг зодоо яач. Энэ асар хавилт тийм. Би хорхуудаар явдаг гэж хэллээ шүү дээ тийм. Санамсаргүй байдлаар асар их одоо харамсах зүйл хийсэн хүмүүс зөндөө байт. Бид нар шорон оронд ихээр л нэг бүр нэг эвэр нь ургаж ээж, төөрөө ургаж ээж хүн шоронлоо явдаг гэж бодоод байна шүү тийм. Яг энэ дотрууга хэн ч гэсэн санамсаргүй байдлаар нэг хүнийг түлхээл нөгөөх нь гэмтэл шороо явчихдаг бол зөндөө их байт. Зөндөө их байт. Жохон тэрхэн зургийн уурын мөнх газ болол яахын ч бүү чи намайг мэдэхгүй байна та гэлтэй. Үгүй тэр нэг огт танихгүй хүн машинтай ингээд өнгөрөхөд би тэр хүнээс айдаггүй мундаг гэдгийг харуулах ямар шаардлага байна. Тийм үү? Тэгэхээр ийм илт ойлгомжтой надад ашиггүй сонголтыг шууд тэр уурын мухаас болоод хийгээд явчих чинь гэдэг бол энэ бол баг эрүүл зүйл биш ээ тань. Энэ бол бүр зүгээр нэлээд одоо оюуны хомсдол гэх юм уу? Нэлээд ёс зүй энэ бол баг өвчний төвшөнд хүрчээд байгаа юм. Өвчний төвшөнд хүрчээд байгаа юм. Ямар ч шалтгаангүй зүйлээс болоод бас нэг шүргэлтсэн болвол бас явах тийм ээ. Гэхдээ бас шүргэлтсэн байлаа ч гэсэн тэрийг автын цагдаа дээр асуудал шийдэх болохоос ш бие бинийгээ зодох чинчих юм ирэх юусоо байхгүй л тийм ээ. Үгүй тайван сайхан амьдэрцгаа хэл та тамина. Өөрийнхөө чамар онлон бүснүүлж чад бусдын чамар тэгээд туйлын шалтгаан тэнд мундгаа харуулах гэдэг байгаа. Энэ одоо хэдвэр ингийн хэдэн настай хүүхдийн сэтгүү вэ. Тэгэхэд бас тэр сэтгүүгээрээ хүүхдэд хүмүүжүүлэх гэдэг байгаа ш. Тэгэхээр энэ митийн үзэгдлээс харахад бид нар үнэхээр ёс суртахуун хэрэгтэй байна л да бид нар. Бид нар шин засаг гарч ирээл тийм ээ. Тэгэл аль хэрэгцээтэй гэсэн зүйлүүдийг л гэсэн хэлж барьж авч хэрэгжүүлж эхэлдэг тийм ээ. Сүүлийн шилжилттэй 20 хэдэн жилийн турш бид нар одоо нэг маш даруйд л үр дагавар нь авах юмны төлөө үр дагавар гарах юмны төлөө яваад байлаа шүү дээ. Ер нь энэ шилжилтийн үе гэдэг чинь хэцүүлдэ. Жишээлбэл мөнгөний хүү их өндөр болдог тийм. Яагаад вэ гэхээр жилийн дараа миний мөнгө ямар үнцэнтэй байх нь тодорхойгүй байгаа болохоор тэр эрсдлээсээ болоод хүн өндөр болоод бич шаардлага. Нэг давхар барилга барьдаг ажилчин хүний 100 давхарт барилга барьж байгаа ажилчин хүний цалин өөр. Тэгвэл ажилчин эрсдэл өндөр байгаа болохоор тэрийг нь болгох. Тэр шиг мөнгө юм тогтворгүй болохын хэрээр бид нар алсыг тооцохоос илүүтэйгээр маш их ойрын зүйлээр түлхүү барьдаг гэсэн үг шүү дээ. Энэ 20 жилийн турш бид нар ойрын замыг бүглэх ингээл ойр зурлал яагаад гэсэн болохоос бүр том юм. Жишээлбэл ёс суртахуун гэж. Ёс суртахууныг ярьсангүй шүү дээ. Одоо энэ залуу үеийн хүүхдүүдэд яаж ёс суртахуунтай болох вэ? Юусэн ярьсангүй шүү дээ. Тэгтэл энэ хооронд үр хүүхдүүд маань хэрхэн бойж өвд ямар хүмүүс болж байна вэ? Асар хуваа хичээсэн тийм ээ. Нэг бол өнгөрсөн, нэг бол хулчийсэн ч байд юм уу, нэг иймэрхүү л байна. Тэгэхээр яг одоо хүн хүнээ хайрлах, адаглаад хүүхд тоглоомоо яах, хуваалцах ч байд юм уу. Одоо ерөөсөө ингээд хоёр аав ээж л хүүхдүүдээсээ болж хэрэлдээл задлах гайл тийм ээ. Тэгэхээр урд бол яадаг байсан бараг хажуу айлын аав ээж нь загнадаг байсан шүү дээ. Хөөе чи яаж байгаа юм гэж байна. Гэхдээ би бол одоо сайн мэднэ. Яг манай байрны 30 новийн нэг ах намайг чигтэйгэл загнаж ирсэн. Гэх мэтлээ өөрөөр хэлбэл бид нар үр хүүхдээ нэг бол хит бөөц хийлвэл тийм ээ. Тэгтэл тэр хүүхд чинь насаараа би дэрэгдэн яваал хой чи халд миний хүүхдээсгээ явахгүй шүү дээ. Эцсийн үндэл нийгэмд амьдрын тийм ээ. Нийгмийн харилцаанд орно. Тэгж амиа өгчөөш бусдыг боддог байжээж найз нөхөдтэй болно тийм. Амиа өгчдөг үнийг ямар найз нөхөд байх вэ? Тийм ээ. Тэгэхээр тэгж байж бусдыг хайрлж чаддаг байжээж, итгэж чаддаг байжээж, найз нөхөрлөл байжээж, магадгүй хайр дурлал байжээж тэг чинь сайн нэг амьдрал, сайн нэг утга учирал орох ёстой үстэй тийм ээ. Тэгэхээр ийм олон шалтгаануудаас болоод бид нэр бурхны энэ бүх хүмүүсийг бурхны шинтэй болгож иж бид ёс суртахуунтай болох гэдэг зүйл биш шүү дээ. Хэдийн өөрийгөө бурхны шашинтан гэдэг хүмүүст ёс суртахууныг бид нар заах гэдэг. Тийм ээ. Би нэг өөр хүнийг хаалгыг догшоод гарч ирээ би чам сайхан ёс зүйн номлоод үе гэж хэлээгүй. Ариу бурхны шашинтан мөн болвол бурхны сургаалын дагуу ёс суртахуун яагаад хэрэгтэй вэ? Яагаад бид нар зөв байх ёстой вэ? Тийм ээ.
Бурхны шинт ингээл ганданд очиж нэг дам руу пижигнүүлэл бүх юм болцсон гэж боддог. Энэ бол Бурхны шинэ итгэл үнэмш биш шүү. Бурхны шинэ итгэл үнэмш үүлийн үрийг зөвшөөрдөг тийм ээ. Зөв байх ёстой. Сэтгэлээ ариусгах ёстой гэдэг. Тэгэхээр бид нар цуглж ярьж ягаад сэтгэлээ зөв байлгах ёстой, хэрхэн хөгжүүлэх үү гэдэг ярьж хөгжүүлж энэний талаар заах гэдэг. Энэ нь өнөөдрийн Монголын нийгэмд Монголын ирээдүйн хөгжил хамгийн амин чухал зүйл болоод байна. Ер нь альва нийгэм, улс орон бүр хүн байхад хамгийн чухал зүйл нь ёс суртахуун, хүний мэс. Тэгжвэж улс шиг байдаг. Тийм ээ. Тэгэхгүй бол бид нар нэгдэх зүйл байхгүй болчиход байна шүү дээ. Бид нар Монгол хүн ингэдэгдээ гэж вэж тэгэхгүй бол тэр нийгэм оршин тогтох боломжгүй болоод захын юм одоо цагт чинь тэр улс орныг эзэнлэн мэдснэ гэдэг чинь заавал танк буужинтайж орж ирдэг биш болж шүү дээ тийм ээ. Ороод бужигнуулаад хайчих шүү дээ. Мөнгө төгрөг өгж байгаа л тийм ээ. Юуг нь. Тэгтэл тийх ёсгүй гэсэн энэ ёс суртахууны энэ хамгаалалт дархлаа байх юм бол нарийн дээрх юм бол улс шиг улс орны аюулгүй байдал тэгээд нийгэм хөгжих тэгээд ард иргэдийн амарт бүх юмд энэ тэргуунд хэрэгтэй зүйл маань ёс суртахуун байт юм байна. Эндээс эхэлт юм байна. Эндээс магадгүй хөгжил би тэгж хараад байгаа. Одоо ингээл нэг мундаг чигтэйхэн сайхан хүн гарч ирээл тийм ээ. Чингис хаан шиг ч юм. Тэгэл бид нар бүгдээрээ тэрнийг дагаал тэгэл тэгд улс орны жолоод гэж би итгэдэг. Яад вэ гэхээр тийм сайн хүн гарч ирлээ ч гэсэн одоо үед бол гарч ирэхэд хэцүү болсон байхгүй юу? Эрхэм үзэгч таныг Бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят заны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адястад лагшинд бараалхан сансан сэдсэн хүссэн бүхтэн даатхан авралуудуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны жанрайсгийн ногоон дархийн үнэргийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үйлдэж аврал даатгалуудуулах ногоон дархийн хүслийн чулуун хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үйлдэх аштын үйл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хоттой танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангах эрдэм чадал төгс аршаан хүртэх сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур.